Эрхэм үзэгчдийнхээ энэ орой амгалан айлтгая. Монгол Улсын гаяуч жүжигчин Чулуунбатын Мөнх Эрдэнэ. Сайн уу сайн нэвтрүүлэгтээ дахин оролцож байгаадаа туйл их баяртай байна. Ерөнхийлөгч яг одоо ингэрт нь энэ Монгол Улсын гаяуч жүжигчин гэдэг энэ цолыг зүүж зогсоход чухам юу бодогдчихыг бас сайхан байсан шүү. Хамгийн түрүүнд бэжигээ эрүүл байгаасаа гэж хүсэж чинь гэж бичсэн. Тэрийг нь уншаал миний нүдний нөлөөс асгаж дахиад нэг дотор байдаг хөгжим дугаараар шавьчих. Яана ингээд задлах болж байна уу? Би одоо яг өнгөрсөн 2017 он маань миний хувьд бол хамгийн доод цэг тийм ээ хамгийн дээд цэг хоёр ингэж хосолсон юм уу? Сэтгэл зүйн хувьд сэтгэл зүйн хувьд тий ийм он болж өнгөрсөн би талархахгүй байхын арга байхгүй. Би та бүгдийнхээ хүчээр дахин босч ирсэн юм штэ гэж би бүгдийн тэрвэн үнсмээр надад хайраас илүү юм миний зүрхнээс гарах байна. Хийх бүтээх эрмэн хүсэл төрж байна. Би зөндөө их зүйлийг хийн гэж би та бүхэнд амлая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл гоо сайхны нууц Asayake Japan Cosmetics. Ойл шампуны 90 үеэрлээ. Хөрхний цэвэрлэгээ. Үсний уналт. Хагны эсрэг үйлчилгээтэй силикон агуулгагийн эмчилгээний шампунь. Moist Diane. Японы номер 1 кремийн төрлийн цагаан үс түргэн бодогч Celo хольж хутгахгүйгээр ганц л дарахад болно. Үсээ бүтэн будах шаардлагагүй. Цайрсан хэсгээ будахад л хангалттай. Celo 7 хоног бүр таны гэрийн хойморт эрхэм хүндтэй зочдыг урьдаг нэвтрүүлгийнхаа хойморт нэгэн эрхэм зочныг урьсан Монгол Улсын гаяуч жүжигчин Чулуунбатын Мөнх Эрдэнэ. Сайн байна уу? Урьдчилан маань бүлээгч хүрэлцээсэн баярлалаа. 2 он солигдох энэ сайхан торгон мөчт сайн уу сайн нэвтрүүлэгтээ дахин оролцож байгаадаа туйл их баяртай байна. Өнөөдөр бол миний хувьд миний гэр бүлийн хувьд хизээч мартагдчихгүй юм сайхан торгон агшин боллоо. Тэгээ яг тэр агшнаа танаа телевиз дээр ялангуяа сайнаа нэвтрүүлэгтээ оролцож ингэж хуваалцах гэж ирсэндээ туйл их баяртай байна. Үзэж байгаа үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бол үндэсний эрх чөлөө сар тогтнолоо сэргээсний Монгол түмний бас бахархалтын сайхан өдөр. Монгол Улсын төрийн тэргүүн зарилгаа буулгаж урлаг соёлын салбараас танд Монгол Улсын гаяуч жүжигчин хэмээх энэ нэр хүндтэй цолыг хүртээлээ. Тэгээ миний урилга яах аргагүй энэ үйл явдалтаа бас давхцаж танд хүрсэн. Тэгээ он солигдох энэ мөчид бүх зүйл нэг цаг нь ирлээ боллоо гэсэн шиг тийм ээ. За танд төрдөө өнсүүлж түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэнд халуун баяр хүргье. Их баярлалаа. Тэгээд сайхан шагналыг авахд бас эргээд ингээд бодоход ээж аавдаа их баярлдаг юм байна. Хүнийг ингэж баярлах, жаргах энэ сайхан цаг мөч энэ мэдрэмжийг олгож энэ хүн болох энэ хувь заяаг надад олгосон. Аав ээжтэй их баярлж байна. Хань ээжлтэй, ах дүү төрөл төрөсөд надыг дэмжиж хайрлж явдаг ард түмэндээ дээрээс нь миний сайхан хамт олон хөгжим бүжгийн консерваторийн хамт олондоо туйлын их баярлж байгаагаа энэ дашрамд хийх нь зүг бахаа гэж бодчих тий. Би таныг нэвтрүүлэгтээ ураад нөгөө нэвтрүүлгийн цагаас маань ердөө нэг цагийн өмнө та төрийн ордонд энэ шагналаа хүлээж авлаа. Энэ мөчид миний хувьд бас их тэс чадаж хүлээж ялаа. Тэгээ таны ханийн бас нүүр хууцаар хуваалцсан тэр мөчид хэдийнэ бараг 1000 холд авсан байна. Доорх сэтгэгдлүүд нь ард түмнийхэн дэмжлэгтэй. Тэр дундаас нэг сэтгэгдэл миний сэтгэлийг харахгүй л за өстой яг голыг нь олж хэлсэн байна. Түмэн олон дэмжиж төрийн чихэнд хүргэсэн гэж. Залуу насаараа гойлоош мөнх биш. Заяаны вэсэн чүрд биш. Энэ лэндрал эгэлэндрал ганцлдах учрлын харгүй гараас ч хөтлөн алхах гайхам сайхан он жилүүдийг хүснэ эргэж олдохгүй амьдрал
чамтайган хамт Ингэрт чин эрхлэх ом жилүүдийг хүснэ Мөнхөд гэрэлтэй хавсын зам Мөрийг чин дүшин алхах Мөрөдлийн гимэ он жилүүдийг хүснэ Золон жаргал сарч яг хүлөөч Зогтөг зүрх өдөр бүр дууралсан Яг асуух гэж байлаа л да. Ерөнхийлөгч яг одоо ингэрт нь энэ Монгол Улсын гайвч жижигчин гэдэг энэ цолыг зүүж зогсоход чухам юу бодогдож байна? Энэ асуулт хэдий одоо байдаг л асуулт юм шиг мөртлөө яг тэр мөчөд өөр зүйл бодогдож идэг хүн болгонд тий. Яг тэр мөчөөс оолцооч. Маш сонир мэдрэмж. Одоо юу гэх энэ өнгөрсөн 2017 он маань миний хувьд бол одоо хамгийн доод цэг тийм ээ хамгийн дээд цэг хоёр ингэж хосолсон тийм экшнтэй гэх юм уу Сэтгэл зүйн хувьд сэтгэл зүйн хувьд тийм ийм он болж өнгөрсөн. Гэхдээ энэ он маань хамгийн сүүлдээ хамгийн дээд цэгээр ингэж өндөрлж байгаа явдал надад бүр гайхамшигтай би зүудлээд сэрвүүч гэмэрч юм шиг тийм сонир мэдрэмжийг бол өгчээсэн. Тэгээд би хамгийн түрүүнд юу бодсон гэхээр урлагийн минь буян өнөөдөр надыг өндийлгөөд босгоод энэ сайхан ард түмнийхаа хүчээр босч ирээд энэ сайхан шагналыг хүртэж байгаадаа би өөртөө би бүр итгэж чадаад баярлж ядаад ингэ зогсож исэн. Энэ торгон мөчийг бас хуваалцж байгаадаа маш их баяртай байна. За хоёлаа яг хэсэгхэн хугацаанд дэлгэцэнд анхаарлаа хандуулаа яриагаа өргөжлүүлээ тийм үү? За хоёлаа түр энд босаад згсэн. За өнөөдөр нэвтрүүлэгт маань өргөцсөн хүндтэй зочноо танилцуулъя. Эцэгчтэй энэ орой мэдээ хүргье. Хатагта мөнх эрдэнэ. Би өөртөө нэг жоохон шаардлага тавиад үзье. Нот хараал хөгжимчин тоглодог л гэж ойлгож байгаа шүү. Нэг зиндаанд барих гэдэг бол айгүй чухал. Өөр тэмцлэр яг энэ мэрэгжилтэд хандсан болов уу гэж миний хувьд бодоод байсан юм л да. Юунаас улбаалаад хэн болоод явж байгаа вэ? Би удаа баярлж явдаг. Урилгаар очиод тантайгаа Тэгсэн. За гэрүүл үссэн юм байна. За Манай Монгол сайхан гэж ярих нэг амар л та. хөгжимчин хүн болгонд гоцлооч болох боломжгүй. Зүгээр айцтай гарна гэдэг чинь биш байхгүй юу? За надад зориулж өрөх зочин нь хэн байгаа бол гэж за шууд таасан баг. Таасан. За студидтэй нэг үнэтэй зочин өрөө. Миний хайртай доочин байгаа. Хамтран урамт дэлхийд ямар сайхан Азийн ятгын хатан Ар Монголын алдар төгжимчин мөнх эрдэнэ. Аха. ингээд хүний Тэгжээс дараад нь би өөрөө ингээд уян цаг хороод болол гоё ихгүй. За яа харахгүй ятгад бол та ганцаараа байна. тоосыг нарччихад цэвэрхэн өнгө дуурайд ирдэг шүү дээ их сонио. Өвчмөн би тоглох сонирхолгүй болж исэн юм байсан шүү дээ надаа. Тэгэл бодохоор их орон ээж аав элхэн садантайгаа хамт байна гэдэг чи хөгжмгүйгээр амьдрч чадахгүй. Тэг эргээд хөгжим дахиад надыг төрүүлсэн байхгүй юу. Нойргүй, хоолгүй сууж тэр бичиж өгч хахад би тоглохгүй гэх хэрэг байхгүй шүү. Тийм учраас би дахин бас шинэ мөнх эрдэнэрээ гарч ирсэн байхгүй юу. За судалт нүрдэ. За цаг хугацааны хувьд ердөө 6 сарын өмнө хоёлаа ийн ярилцаж байжээ. Энэ богинохон одоо дүрс бичлэгт бүх зүйл багтсан байгаа. Тийм учраас би өнөөдрөө нэвтрүүлэгтээ онцлог энэ хэсгийг ашигласан. Яа харахгүй 6 сарын өмнө бол одоо яг ингэж ярилцаж суухдаа бол тухай огт өөр сэтгэл зүй хувьд ихтэй өөр байсан. Тэг би ч одоо тухайд юу ч мэдээг байсан. Ганц 2 хоногийн дараа харамсалтай мэдээ бидэнд сонсогдсон л да. Тэг өнөөдөр хэдий баярын өдөр ч гэсэн нэгэнт мөнх эрдэнэ гэдэг энэ хувь хүнд зориулсан цаг хугацаа орон зай учраас энэ зүйлийг ярих нь зүйтэй авах. Таны хувьд бол баярлаж талархснаа илэрхийлэх, хэлэх тийм зүйл байгаа бах. Тэгээ тухайн үед бол их хүнд хэцүү мэдээ сонсогдсон. Гэхдээ бүгд ард үлдсэн. Ард үлдсэн. Үнэхээр одоо ингээл яг энэ 6 сарын өмнө гэхэд л юу ч мэддэхгүй хоёлоо сайхан ярилцж хөрөлцөөл дэгийн манд дуулаад явжсэн үе. Түүний дараа бас энэ хэцүү хүнд мэдээг сонсоод хэсэгтээ бол хүн боддсон бэлээ. Ер нь урд хожид хизээж бодож байгаагүй хамгийн
тийм одоо сүлийн мөчтэй хүн боддог тийм юмыг хүртэл хүний толгойд бодогддог, эргэлддэг те. Би энэ хугацаанд юу хийсэн бэлээ, яаж амьдэрсэн бэлээ, одоо би яах ёстой вүлээ. Тийм ээ, эргээд бодоход ер нь хамгийн түрүүнд хоёр нь ялах үрээ айгүйх бодчихсон. Энэ мөн хоёр минь арай л балчир байна да гэж ингэж бодогдож дотроо жоохон өөртөө гомдох ч юм уу. Тухайн үеийн процесс бол надад их сэтгэл зүйн хувьд бол амар байгаагүй. Тэгэл удахгүй энэ сайхан хүмүүсийн буйнаар цаг алдалгүйгээр энэ хүнд хэцүү даваг те давж гараад надыг хагалгаанд ороход бол ард түмний минь өгсөн энэ хүч надыг бүх юмыг давах хэвээр, туулах хэвээр, ард нь гарах хэвээр гэдэг энэ хүчийг надад өгчээсэн. Тийм ч учраас хагалгаа амжилттай болсон гэж би боддог. Тэгээд эргээд ингэ бодоход сайхан урлаг соёлын минь ойлгодог, дэмждэг ийм сайхан ах дүүс тий ард олон дээрээс нь миний сайхан хань ижил дэмжиж байгаа олон сайхан хүмүүст би талархахгүй байхын арга байхгүй. Би та бүхтийнхээ хүчээр дахин босч ирсэн юм штэ гэж би бүгдийн тэрэн үнсмээр надад хайраас илүү юм миний зүрхнээс гарах байна. Миний дотор бол хайраар буцалж байна. Би та бүхтэй дэндүүх хайртай шүү. Олон хүнд давааг ард нь даваад гарахад одоо надад хийх бүтээх эрмэн хүсэл төрж байна. Би зөндөө их зүйлийг хийн гэж би та бүхэнд амлая. Сайхан байна. Сайнаа. Тэгтээ тухайн үеийн бас тэр процессыг сайн ингээ хараа сууж хат. Дэгийн маань хоёр ингээд яриад тий ард түмэн сонсоосай, түрмэн сонсоосай. Энэ сайхан хөгжимчин маань гэдэг ингээд бэлгшээгээд ярьжсэн энэ бэлгшээлтэй өгнөдөд биелээ болцсон ингээд сууж штэ. Би баярын нулимс туслалж маш их баярлж байна. Сайхан хүмүүсийн үг хэл хүртэл хүнд замын засч идэг юм уу да. Тэр хүний сайхан явах тийм ээ. Бүх хэцүү хол юмнаас тэр хүнийг холдох юм байна. Та хоёрын өмнөх ярилцлаган дээр танд зориулсан гинтэн зочноор дуучин Дэлгэр мөрөн маань ярьжсэн. Тэгээд тухайн үеийн ярилцлаган дээр бас санаандгүй зүйлс гарч иржсэн тийм ээ. Дэлгэр мөрөнгийн маань би даасан тоглолтын дээр таныг бас урьжсан. Тэр бас магадгүй энэ одоо үйл явдлын дараа анхны удаа олон тэрнийхээ нүдэн дээр гарсан. Тэр тай зүр нь ямар мэдрэмж өг? Дэгийн маань яг одоо намар би тоглолтоо хийн шүү ирээрээгээд би энэ амлалтыг би заавал биелүүлэх ёстой. Энэ хүртэл би өөрөө босох ёстой, эдгэх ёстой гэж айгүй өөртөө дүгнэлтээ хичээж ирсэн л да. Тэгээд дээгийнхээ тоглолтод анх гарахад тогтолж ийлээ шүү дээ. Бас 4-5 сар энэ төр тайзан дээр гараагүй ингээд нэг тийм догтлоон дунд ингээд тайзан дээр гарах гээд ямар ингээд ихчийн хараас ингээд зөхиод өгөөч гэж би тэр охиныг гоохгүй. Их чи та яагаад сандраад байгаа юм уу гэлээ чи. Үгүй их чи сандраа би н олон үзэгчдийг хараад миний хайр хүрээ те би догтлоо тэнэ гэдгсэн байхгүй гэсэн чи өшөө хөштэй зөхиод өгч я болж байгаа юм уу гэж те. Тэгээд ямар ч хэсэн тайзан дээр гараад хэсэг зурмаас дэгийн маань айгүй сайхан ингээд нөө халуун яриа өрнүүлээд нэг юм амьсгаа аваад тэгээд бид төр хамтраа тоглоход бас сайхан байсан шүү. Тэгээд тэр битүү тэр бүхий өргөө бол стар өргөө битүү үзчихлээ. Дэгийн маань ямар их олон фэнтэй юм бэ? Олон сайхан үзэгчд хайрладаг юм бэ? Хүндэлдэг юм бэ? Тэгээ хоёулаа нэг уян цагаан хуруугаа ястаа нэг тоглосон да, дуулсан да тий. Миний зүрх сэтгэлд
Өнөөдөр та бүхний сэтгэлийг огшоох гэж Бурхан байдаг юмаа гэдгийг батлах гэж ирсэн миний тайзны хамгийн гол чимэг болсон Азийн ятгын хатан хаан Мөнх Эрдэнэгаан тайзнаа орж байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Өшөө алгаад ашиг яхад үсэ. Өшөө хүрээдээд үгүй. Өшөө хүрээдээд үгүй. Ямар гайхамшигтай вэ хүмүүсээ? Ямар гайхамшигтай вэ? Өшөө. Хоп 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 хоп. Мөнх Эрдэнэ чи ялсан төхөө. Чи чадсан Мөнх Эрдэнэ. Өшөө би чам сүг би үнэхээр чам наашир Мөнх Эрдэнэ. Үнэхээр би чам сүгд. Энийг хүн ойлгохгүй шүү дээ, тийм биз дээ. Үнэхээр энийг биеэрээ тулж ажил ойлгоно, тийм биз дээ. Чи үнэхээр чадсан чи баатар. Вау. Ахад баяр хүргэх хэвчээ. Энэ бол гайхамшиг. Тийм гоё сэтгэлтэй тэр холоос хүрээд ирж байгаа юм да. Вау. За тэгэл одоо бид нар чи яах вэ? Мэдж байгаа шүү дээ. Одоо гоё өөрийнхөө тайван бай тэхөө. Алуу. Алгад ажлын дээр хүмүүс амар гоё сэргэн шүү дээ. Тэгээ миний анхны одоо юу хийн гараар ирсэн л да имчилгээний дараах. Тэгээ түүний дараа бас бүртээ хамтлагтайгаа өвлгөж шоунд оролцоод ер нь ингээд хамт олон дундаа орох, тайзан дээрээ гарах, урлагийн хүмүүс чинь тэгээд ирэхээр улам тийхэрч, улам нөгөө одоо ирч хүчтэй болдгийм байх гэдгийг би яг сая өөрийнхөө юугаар мэдэрсэн. Гэхдээ заримдаа бас хандаа жоохон зэмлүүлнэ. Тэгээ жоохон Хамаагүй сэтгэл хөдлөлөөр лавж болохгүй тий. Дэггүүтээ дагаараа гээд надад тэгдэг. Тэгэхээр тэрнээсээ би өөрөө нэг кайф авч ирч хүч авч бас давхар эмчилгээ болж байгаа. Хөгжим гэдэг бол тэр чигээрээ одоо терапи эмчилгээ байхгүй юу. Тэгээ би олон сайхан ингээд нөгөө хүч авдаг найз нөхдөдтэйгээ хамт тайзан дээр гараад ингээд тоглоцсон чинь бас тэднээс юм энерги аваад байгаа байхгүй юу те. Тэр яа харахгүй харагдсан. Миний найз юм юу? 나랑 오라올제 오글자라 멜름 하친니 오랑 호로 단서를 힐링는 희게 탔던 태운 내 밑에 그대 우측 소리 숨는 호로 의연가 오르그 림맨 호로 사하바그 한방은 희니 샤글라여 다로 사랑 오로지 오글자라 사흠치 사흠호로 단서를 힐리 따뜻한 미티게 그대 우체가 소리 숨뱅호로 오이양가 오르그 힘뱅호로
Чинжүү хорногоо хөнхийн зүсийг хоршин мэдгэхтэй хорвоо уйрааж үйлстэй хонгор чиний уран хороо тансар хилэн нэг татуу тавин мэдгэхтэй чигсүлэх сүлэн хороо Энэ сайхан Монгол бүсгийн оюун ухаан манай сайхан Монголын хорны өв соёл дэндүү ихээр тээгдсэн учраас би дотроо боддгийн бурхан авч чадаагүй гэж. Тийм ээ? Үнэн шүү. За ямар ч байсан өнөөдөр энэ орой та бүгдийг хараад маш их сэтгэл хөдлөж байна. Үнэхээр сэтгэл догдолж байна. Ойрд бас ингэж тайзан дээр гараагүй. Ард түмэн та бүхнийхээ хайр инэрлэр мөөгийн өнөөдөр хөл дээрээ боссон юм шүү. Та нартай талархаж байгаа шүү. Миний дээгийн ч гэсэн амьдрал түнд дэндүү хатуу хатсан ч гэсэндээ амьдралын төлөө, огтынхоо төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө энэ ир хүн зүтгэж яваад нь би баярлж явдаг юм аа. Тийм учраас өнөөдрийн тоглолтын дээр би аль биесээр ирж оролцох ёстой гэж хүндэтгэл үзүүлж байгаамаа. Дээгээдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргье бүгдээрээ. Халуун алгадчлаа дээгээдээ баяр хүргье. Яг харахгүй би өөрөө ч бас энэ 6 сарын өмнө хийсэн нэвтрүүлгийнхаа бичлэгийг нэвтрүүлэхдээ ашиглах гэдэг ингээд байж байгаа. Ер үсэн тийм давдлал мэдрэмжийг авсан л та. Миний хувьд тухайн үед нэвтрүүлгээ монтажлаад эфиртээ яг өгөх мөчөд тэр одоо мэдээллийг сонсоод нэг бодлын айдасч төрөх шиг надад санагдсан. Гэхдээ бүх зүйл ард үлдсэн учраас хоёлаа энэ зүйл өнгөрөө одож байгаа 17 онд тэртээ тэргөө тохиолдсон учраас энэ хэсэгт ингэж ярилцлаа. Тэгээд үүнээс хойш бол хоёлаа гэгээлэг сайхан зүйл ярина. Тэгээд сайн нэвтрүүлгийн маань хамт олон таныг өнөөдөр бас төрдөө үнэлүүлж төмөн олондоо онцлсан энэ баярт мөч. За мөн одоо амьдралынхаа маш том давааг нэг шалгуурыг гэр бүлийнхаа хамт амжилтад авсан танд одоо бэлгийн дээд амьд цэцгийн магтаагаар бэлэг барья. Маш их баярлалаа. За шинэ жилийн баяр одоо болж байна. Одоо маргааш он солигдох мөч. Тэгэхээр монголчууд энэ баярыг яагаад ч юм их тийм өргөн дэлгээр сайхан гэгээлэг юм сэтгэлийн галт үлтөө тэмдэглэдэг л дээ. Танаа гэр бүл ер нь шинэ жилийн баярыг яаж тэмдэглэдэг вэ? Одоо ээжийн хувьд баярын ширээний бас гоё жор менюнд чухам юу боддгоо. Одоо энэ жилийн хувьд юу төлөвлөж байна? Бид нар ер нь ихэнхдээ тэгэл нөгөө урлаг соёлын чинь хүмүүс баярлуулад тий. Тэгтээ мэдээж 31 он яг солигдох мөчд бол гэр бүлэрээ сайхан ширээ тойрч суугаад шампан дарсаа задлаад за тэгээд нөгөө гарынхаа хоолыг тийм ээ хийгээд ингээд хамтдаа ширээг тойроо суух тэр бол хамгийн сайхан аз жаргалтай мөч байдаг. Би энэ жилийнхэн ширээг одоо герман маягаар гэх юм уу тий ширээгээ засаж гэр бүлтэйгээ сайхан тэмдэглэж өнгөрөөнө гэж бодож төлөвлөсөн байгаа. Тий энэ жил бол миний хувьд маш сонин өвөрмөц ийм сайхан он болж сайн сайхан мэдээ их байлаа. Энэ жил чи магистр авлаа. Түүний дараа бас хөгжим бүжийн консерваторийн маань 80 жилийн түүхт ой болоод тий энэ арга хэмжээгээр боловсролын тэргүүний ажилтан гэдэг эрхэм хүндтэй сайхан цолоод өнөөдөр Монгол Улсын гавьяа жүжигчин гэж одоо мэргэжлийн ятгчдын хувьд одоо анх удаа л да Монгол Улсын гавьяа жүжигчин гэдэг энэ цол тэмдгийг авч байгаа. Миний хувьд хизээч мартагдамгүй юм гайхалтай он болж байгаа учраас энэ жилийнхаа шинэ оныг бас өшөө сонир сюрпризтэй тэмдэглэнэ гэж бодож байна. За хүүхдүүд нь ер нь юу захиалдаг вэ? Ээжтэй одоо тэгэл нэг хүүхдүүд чинь хөрхөө өвлийн үгэнд
итгэл Тий. одоо өвлийн үгэн ирүүл тийм бэлэг одоо бэлэгний үед ч гэдэг юм. Би манай гэр бүл бас энэ жил нөгөө Хүүхдүүдэд яаж баярлуулах? хүүхдүүдээ нөгөө өсвөлт модын засах гад тэгсэн чинь хоёр хүүхд маань хоёр гутлавнаа л гээл тэгж чинь. За. Яах чам гэдгсэн чинь тэн дотроо нөгөө хүслээ бичих юм гээл тэгж чинь. Хүслээ. За хүслийг бичүүлэхэд хоёр юм сайхан гутлаваа тавилаа. Тэгсэн захиануудаа бичсэн байна. Тэгээ бид нэр сэмэрх уншихгүй юу. Яана ингээд задлаж болж байна уу? Би одоо яах вэ? Тэгтээ хүүхдүүд их хөөрхөн яг тийм гинэн өөрснийхөө бодол санал те тэр юу мөрөдөж хүсэж байгаагаа битсэн байгаа байхгүй юу? Жишээлх юм бол миний охин болохоор гүлэг сонирхоод надаас За. дүүн ихдэг байхгүй юу? Тэгээ би ч одоо бас амжихгүй тэгээ хүүхд гаргаж одоохондоо ээж нь бас би таар байгаа учраас боломжгүй байна гэж хариу өгдөө л дөө. Тэгээд манай охин надад тэгвэл гүлэг авъя гэж ярьжсэнийга тэр сантаа өгөндөө зориулж битсэн байгаа. А манай хүү болохоор их олон хүсэл байх шиг байна. Хамгийн түрүүнд би ээжигээ эрүүл байгаасаа гэж хүсэж чинь гэж битсэн. Тэрийг нь уншаал миний нүдний нүлнээс асгарч Дахиад нэг дотор байдаг хөгжим дугаараар явчих чаа. Тэгээд дараа нь би аз жаргалтай сайхан амьдрмаар ингийн тулд ээж маань л ирүүл байгаасай тий. Тэгээд өөр бас хүсэл нь юу вэ гэхээр зэрэг One Piece гэх нэг хүүхд кино гард юм л да. Тэр киноны Зорогийн сэлэмч кино, Лего тоглоом гэдэг их олон хүслүүд битсэн байна лээ. Би тэр хүслийг биелүүлсэн байгаа. Одоо гүлгийг аваад нууцсан. Гэтэ энэ яах вэ? Гэтэ тэрнгөө задрахаас хойш миний хүүхдүүд үзээд мэдэх баха. Feliz Navidad. Feliz Navidad. Feliz Navidad. Prospero año y felicidad. Feliz Navidad. Feliz Navidad. Feliz Navidad. Prospero año y felicidad. Та хоёрын өмнө хийсэн ярилцлаган дээр бол ер нь дурддагдаад өнгөрсөн. Гэхдээ энэ удаад би бүр зориуд онцолж ярмаар байна л да. Таны ханийн тухай бүр дэлгэрүүлж олон түмэнд үзэгчдэд бүр танилцуулж ингэж ярмаар байна л да. Би боддtiin маа. Эмэгтэй хүн сайхан хантай байх, сайн хантай байх. Энэ бол ерөөсөн амжилтын үндэс юм байна. Тэгээ би хантай бол нэрээ үнэхээр баярлаад миний үг багтаад байна. Ягаад тэгэхээр би сая бас яг энэ асуудал тулгараад гарч ирэхэд би хамгийн түрүүнд одоо ингээ олон нийтээс надаас хүмүүсээс яаваа юу болвоо одоо ингээд ийм мэдээ сонсчлоо гэд ярихад би бол олон нийтэд түгэх биш болж өгөл өөрөө жоохон нуумал тийм тэ зөвхөн гэр бүлийн хүрээнд ингээд тэр асуудлаа ярьсан байсан чинь ингээд хүмүүс мэдээд над руу уцтахад эхлээд аюу сэтгэл эмзлэл нь хаана юу бичигдсэн болоо гэж би бодохгүй юу. Тэгээд нөгөө ганцанд очиж ном уншуулах гэж явж байгаад гэрлүүгөө очиж нөгөө Wi-Fi-тай газар очиж юугаа үзлээ л тэ. Нэг л үзсэн чинь миний хань үрээ нөгөө миний асуудлыг дэлгээ бичсэн. Тэгээ би яа надтай яриаггүй надаас зөвшөөрөл авахгүй тэ ингээ олон том дэлгэчихэж байгаа юм болоо би бол тэр асуудлыг нууж байгаа байхгүй юу би дотроо ингээ сэтгэл дотроо дарж яхад ингээ дийл гаргачлаа гэд ханигаа буруутгаад бас уйлаад гомдчихсан үе байсан л да. Тэгсэн чинь маргааш нь эсрэгээр бүр баяртай мэдээ ирээд одоо тэр хүн маань өөрөө аюу сайхан туссан мөртлөө нэрээ хэлбэл их дурггүй тийм учраас яг нэрийг хэлэхгүй өнгөрчээ. Тэгээ одоо та бүхэн маань бас хандив мандивгийн хүлээхээр хугацаа алдах гээд байна. Тийм учраас тэгээ би одоо 80 сая төгрөг ингээд хүүгүү барьцаагүй зээлья. За тэр үгийг сонсоод надад үнэндээ итгэл төрсөн. Тэгээ би ханигаа би яах гэж өчигдөр загнуудаа яах гэж гомрохвдоо тий ханигаа би тэрврээд баярлалаа гэдгийг хэлжсэн. Тэгээ хагалгааны дараа миний бүрстэ хажуунаас ингээл холдож чадаал бүр ингээд байж байгаа байдлыг харахад бол би дахин дурлалчихсан. Хүнээр дахин дурлалтын байлээ шүү дээ. Хүн хэзүү даваад хамтдаа туулаад ажил бүх юмаа тэр хүн золионд гаргаад миний ханил ирүүл болж босч ирэх хэвээр миний амьдрал бүтэн байх хэвээр гэж тэрний төлөө 100% зүрх сэтгэлээр ингэж байгаа. Би тэг ханиад яагаад би тэгж айлсан болоо гэж одоо тэрэндээ их гомрохч өөрийгөө буруутгаж хандаа би дахин дурлсан юм шүү. Миний хань бол хүний хань шиг хань. Надыг бол өстө үнэхээр дээдлж хүндэлж би 20 гаруй жил хамт амьдрахтаа би бол азтай эмэгтэй гэж боддог. Бурхан надад сайхан хань заяасан, сайхан авьяас өгсөн. Би бүгдийг өнгөрч зөв авч явж чадах юм бол миний амьдрал гэрэл гээтэй байна гэдгийг ч би мэддэг. Тийм учраас би энэ нэвтрүүлгээр дамжуулаад хандаа би дэндүү хайртай шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Гоё баярлалаа. Энэ тухай бас тэр болгон хэлж чаддгүй. Тийм штэ. Хэлсэн ч нэг дутуу тий. TV сонс сэтгүүлийн
одоо 2018 оны шинэ оны хамгийн анхны дугаар дээр та бүхэн гэр бүлээрээ урагдаж сайхан ярьцлага өгсөн байлээ. Тэр ярьцлагын гарчиг бол сэтгэл гэдэг зүйл бол одоо өөрийгөө өвтгдөг юм байна, эдгээдэг юм байна гэсэн агуулга илэрхийлсэн байсан л да. Тэгээд хүн ер нь зөв явбал нэг л юм харддаг юм да гэсэн агуулга байсан тийм. Тий, ерөөсөө л санаа зүв бол заяа зүв гэдэг үг их үнэн үг санагддаг. Хүнд ямар ч хүнд эртөөрөө хизээ нэгэн цагт ямар ч проблем тохиолдно тий. Гэхдээ түүнийгээ одоо хүн зүгээр даван гарах чадвар тэр сэтгэл зүйн хувьд бас айгүй чанга байх хэрэгтэй юм байна. Тэгээд дандаа тийм сайхан сэтгэлтэй бай. Хүмүүсийг хайрл, эргэн тойрныгоо зүгээр л хайрл, өгөөмөр бай. Энэ бол миний зарчим. Тэмч болоод гэдэг юм уу хөрх юм олон түмний минь цагаан сайхан сүү шиг сэтгэл төрсөндөө тэгээ урлаг бол өөрөө цагаан мөртэй юм да. Олон хүний баярлуулж явдаг. Тийм учраас зөвл явъя гэж би боддог. Хичээдэг, буруу гიშггүй юмсан гэж. Тэгээ ер нь хүн чинь тэгээд залуудаа бас ингээд олон зүйлийг олон юм хүнд даваа нухчаануудыг ингээд даваад ахаараа улам ухаачдаг юм болоо, улам олон юмыг бас мэдэрдэг болчтой юм болоо тий. Гэхдээ тэрийг давж явах нь их сайхан санагддаг. Яагаад гэвэл одоо ямар ч тийм муу зүйлгүй, сайн зүйлгүй байвал амьдрал утгагүй шүү дээ. Тэгэхэд тэр болгоныг амттай болгож өгч чинь. Тэрийг давж гарах гэж надад дахин нэг ухаан хайрлж чинь. Дахиад надад ямар ч бэрхшээл, ямар ч хүнд хэцүү асуудал гарч ирсэн би түүнийг давах тийм чадварыг би суулгах чадчихна гэдэг бол Бурханаас бас нэг өгсөн л нэг өгөгдөл байх гэж би бодож байгаа. Эний цаана илүү олон юм хийгээрэй л гэж надыг ингэж сорж идэм болов. Би сүлдээ энд итгэсэн штэ. Яг тийм байдаг баха. Хамгийн түрүүнд хүн ерөөсөө өөртөө бас их хайртай байх хэрэгтэй юм байна. Өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Тэгжээж их олон зүйлийг хийж бүтээдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм учраас гэр бүлэрээ бас хийх бүтэехийнхаа хажуугаар амралт цаг завыг бол бас гаргаж явах хэрэгтэй юм байна. Бид тээр төлөвлөсөн маш их том ажлууд байгаа. Араасаа ундарч гарч ирсэн. Энэ бүх төлөвлөсөн төлөвлөгөөнүүдээ би заавал биелүүлнэ гэж бодож байгаа 2018 онд. Зарим нь барах дуусчихин да. Одоо бас ятгын цөөхөлийн бичсэн нэг CD байгаа. Энэ CD маань удахгүй цагаан сарын өмнө Цэнхэр залаа нэртэйгээр та бүхний гар дээр хүрнэ. Тэгээд CD-гээ олон түмдээ хүргэнэ гэж бодож байгаа. Дараа нь бас даалтай ятгаас судалсан тийм ном, гар тохимол гэдэг одоо зөндөө олон бодсон төлөвсөн юмнууд байгаа. Энэ бүгдийгээ заавал хийнэ.
яриан дээр би энэ удаагийн ярилцлагыг өндөрлөе гэж бодож байна. Өнөөдөр баярын өдөр. Яг л энэ бүхнийг л хуваалцаал одоо ярилцлага ингэж өндөрлөө. Дараа нь та бит хоёрт өөр олон сайхан зүйлийг, өөр олон бүтээсэн зүйлийг ярилцах юм цаг хугацаа байгаа. Тэгээд танд одоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье, эрүүл энхийг хүсье, таны гэр бүл даад жаргал хүсье. Тэгээ баярын ширээн дээр ориглон дарс задалдаг. Тэгээд ориглон дарсаа таны сайхан ерөөлийн хамт үзэгчтэй үргээд аялаа нэвтрүүлгээ өндөрлөдөг үү. За тий. За 2017 он маань. За одоохон юу аялаа. Айгу. За Зүрүүдэд явах гэдэг нэг. Айгу хэцүү мөчөө энэ. Ориглон дарс задалдаг энэ мөчөө айгаад идэв гэдэг байхгүй. За тэгээд эрүүл энхийг хүсье. Тэгээд тандаа байгаад авсан. Тэгэхээр одоо эх жилүүдэд олон сайхан хашгирсаар байгаа л таарлаа. Янзын бодлоо шүү дээ. Намайг их цэвэрхэн бодулдаг гэдэг амаа. За сайхан ерөөл хэлээ та. За энэ сайхан он солигдох мөчөд одоо миний хүсэх зүйл гэх юм бол Монголын ард түмэн маань сайхан эрүүл их байж тийм ээ. Юу сонсон 9 цагаан хүслэн биелж эр хон бол Монголын ард түмэнд дээл ивэлээ өгсөн бүх хүмүүсийн амьдрал ах өөдлөн дэвжсэн ийм сайхан хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. Тэгээд сайн уу сайнаадаа бас энэ сайхан нэвтрүүлэг угаасаа хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн. Тэгээд чамдаа бас шинэ ондоо уран бүтээл урал хүсэл амжилт хүсье. За маш их баярлалаа. Баярлалаа. Ерөөл сайхан оршгэ. За сайн нэвтрүүлэгтээ маань хамтран ажилладаг Японы гоо сайхны брэнд Asayake гэдэг эрүүл гоо сайхны нууц ийм компани сайн нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочиндоо энэ бэлгийг гардуулаарай гэсэн танд ивент итгэж байгаа бэлгийг гардуулжээ. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч эрүүл гоо сайхны нууц Asayake Japan Cosmetics. Ойл шампуны 90 үеэрлээ. Хөрхний цэвэрлэгээ. Үсний уналт. Хагны эсрэг үйлчилгээтэй силикон агуулгагийн эмчилгээний шампунь. Moist Dayan. Японы номер 1 кремийн төрлийн цагаан үс түргэн бодогч Село. Хольж хутгахгүйгээр ганц л дарахад болно. Үсээ бүтэн бодох шаардлагагүй. Цайрсан хэсгээ бодоход л хангалттай. Село. Мөн сайн нэвтрүүлэг маань өөрийн нэрийн бэлэгтэй. За 6 сарын өмнө энэ эрхэм бэлэг маань танд хүрсэн. Тэр дэвтэр дууссан гэж найдаж байна. За гол ажлын тэмдэглэл хийдэг маш их хайртай дэвтэр байна байгаа. За сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтэр. Энэ үзгээр ажлынх нь эсвэл чин сэтгэлийнх нь таны дотроос бас их сайхан үгс гардаг шүү дээ. Тэр бүхэн нь энэ дээр бас одоо сэтгэлийн хөг аялгаа болгож бичигдвэл бэлгэний маань үнцэн оршин. За баярлалаа. За Сайн нэвтрүүлгийн маань өнөөдрийн нэг шинэ дугаарт одоо 2017 оны отхон гавьяатуудын нэг тийм ээ одоо урлаг соёлын салбараас тэр дундаа Монголын бас ятг хөгжмийн салбарт анхны гавьяатаар тодорч байгаа мөнх эрдэнэ маань өнөөдөр нэвтрүүлгийн маань хойморт одоо залгарлаа. Өнөөдөрхөн бас ингэртэй түмэндээ өнсүүлсэн төрдөө өмлүүлсэн сайхан эрхэм үндтэй цолтойгоо нэвтрүүлгийн маань хойморыг чимсэнд маш их баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. маш их баярлалаа. Эрхэм үзэгч та бүхэн шинэ жилийн баяраа гэр бүлийнхаа халуун дулаан уур амьсгалд аятаа тухтай сайхан өнгөрүүлээрэй. 2017 оны сайн нэвтрүүлгийн отхон дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Ирэх он анхны зочноороо эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Сайхан баярлалаа. Sometimes I see how the brave new world arrives, and I see how it thrives in the ashes of our lives. Oh yes, man is a fool, and he thinks he'll be okay, dragging on feet of clay, never knowing he's astray, keeps on going anyway. Happy New Year.